сайн байсан уу? Ерөнхий боловсролын ном дан сургуулийн метр төгсцээ байна. За өнөөдөр 4-р ангийн аврагын баталгааны сургуулийн сахин бичвэр хийж байна. За сурагчдад та бүхэн дэвтэртэй оролцоорой. За аврагын баталгаа. За аврагын баталгаа бид орохоос өмнө энгийн баталгаа үзсэн байгаа. За тэгэхээр бид 10-ны За энэ 10-ны 7 гэсэн зөв баталгаа байна. За энэ 10-ны 7 гэсэн зөв баталгаа бид аврагын баталгаа гэж бичье. За тэгэхээр 10-ны 7 гэдэг нь ямар нэгэн одоо хэрчмийг 10 басны 7 гэсэн. Тэгэхээр энэ бол бүхэл хэсэг биш. За тэгэхээр бүхэл бол тэг гэсэн. Тэг бүхэл 10-ны 7 гэж бичиж байна. За дараа 100-ны 19. За энэ бичтэй юм адилхан тэг бүхэл 100-ны 19 гэж бичиж. За тэгэхээр бид нар англи сарж авах бол аврагын баталгаа унших нь бол энгийн баталгаа уншихтай адилхан байна тийм ээ. За тэгэхээр 100-ны 19 гэдэг 10-ны 7 гэсэн баталгаа тэг 10-ны 7 гэж уншиж. За 100-ны 19 гэсэн энгийн баталгаа тэг 100-ны 19 гэж уншиж байна гэсэн. За дараа бид нар нэг бүхэл 1000-ны 75 гэж бичиж. За тэгэхээр бид нар нэг бүхэл нэг учраас нэг бүхэл бичье. Аслаа бай. За 100-ны 1000-ны 75 учраас энэ 1000 гэдэг нь 3 орох гэсэн. Тэгэхээр 1000-ны 75 гэж бичнэ. За энийг бид уншихдаа нэг бүхэл 1000-ны 75 гэж унших. За одоо бид өнөөдөр тэгвэл аврагын баталгаа орон мэдээ уншиж байна. За аврагын баталгаа бүхэл хэсэг баталгаас хоёр хэсэг байна. За бүхэл хэсэг. Баталгаас за бүхэл хэсэг гэдэг нь бидний өмнө одоо өгсөн бүхэл томс. За энэ одоо хоёр хэсэг маань таслаар одоо заалдаг. Таслал заалдаг. За тэгэхээр одоо саяныхаа бид аврагын баталгаа дээр бичиж. За тэгэхээр бүхэл хэсэг маань тэг бүхэл. Энэ бол нэгж орно. Тэг бүхэл 10-ны 7 гэж бичиж. За тэгэхээр тэг бүхэл хэсгээр бол нэгж орно тэг. За баталгаа хэсэг дээр 10-ны орно буюу 10-ны хэсэг нь 7. За яагаад энэ хэсэг гэж бичсэн бэ гэхээр бид аврагын баталгаа маань хэсгийг хэлдэг байгаа тийм ээ. Энэ бол аврагын хэсэг нь хэсгүүдийн өмнө хэсгийг хэлдэг байгаа. Тэгэхээр бид хэсэг буюу энийг орон гэж асуумж болно. 10-ны орон, 100-ны орон, 1000-ны орон, 100000-ны орон, 100,000-ны орон, саяны орон гэж уншиж байна. За гэтэл нэг бүхэл хэсэг нь болохоор нэгжийн орон, 10-ийн орон, 100-ийн гэдэг энэ хоёр унших нь өөр юм тийм ээ. За бүхэл хэсэг дандаа 10-д, 100-д, 1000-д, 10,000, 100,000 гэж байна. Баталгаа хэсгийг одоо уншихдаа 10-ны орон, 100-ны орон, 1000-ны орон, 10,000-ны орон гэж уншиж байна. За тэг бүхэл. За тэгэхээр одоо тэг бүхэл 100-ны 19-ыг уншихдаа тэг бүхэл хэсэг нь болохоор тэг 10-ны хэсэг дээр 1 гэсэн цифр байна. 100-ны хэсэг дээр 9 гэсэн цифр байна. За тэгэхээр аврагын баталгаа уншихдаа дандаа хамгийн сүүлийн орон гэж уншиж байна. Тэгэхээр энэ бол тэг бүхэл 100-ны 19 гэж уншиж байна. За дараа нэг бүхэл 1000-ны 75. За тэгэхээр бүхлийн нэгж оронд болохоор 1. За 10-ны орон тэг, 100-ны орон болохоор 7, 1000-ны орон 5. За тэгэхээр бид нар 5-ын сүүлийн орон гэдэг нь нэг бүхэл 1000-ны 75 гэж уншиж байна. За энэ бол 15 бүхэл. За 10,000-ны 4205. За тэгэхээр бүхэл хэсэг болохоор нэгж орон 5, 10-ийн орон 1 байна. За баталгаа хэсэг болохоор 10-ны орон дээр 4, 100-ны орон дээр 2, 1000-ны орон дээр 1, 10,000-ны орон дээр 5. За тэгэхээр бидний уншихыг яаж унших вэ? 15 бүхэл хамгийн сүүлийн орон буюу 10,000-ны 4205 гэж унших гэсэн. За ингээд бид нар аврагын баталгаа уншиж чаддаг болчихлоо. За одоо аврагын
бодлогыг бүрөө. За тэгэхээр бид нар өгчнээ дээр бас нэг нэмж хэлье. За 7 бүхэл зууны 60 гэж чинь. 7 бүхэл зууны 60. За 7 бүхэл зууны 60 гэдэг байна. Зууны 60 гэдэг нь за бүхэл гэсэн болохоор 7 11 одоо орон болохоор 6 зууны орон тэг байна. За тэгэхээр зууны тэг байгаа учраас энийг бол олж бас болно. Тэгэхээр энэ юу тайлбар бэ гэхээр 7 бүхэл 16-тай адилхан гэсэн. За яагаад ингэж үг нэ? За тэгэхээр 7 бүхэл зууны 60. За энийг бид илэрхийлэхдээ яаж ч үгээр за ер нь бол 100 хувиасны 60 гэдэг маань 10 хувиасны 6-тай адилхан байна. Тэгэхээр бид нар энийг 7 бүхэл 16 төвшөрнө гэсэн. За энэ дээрээс харж байгаа юу гэсэн үг вэ? 7 бүхэл зууны 60 7 бүхэл 16-тай адилхан байна гэсэн. За энийг бид нар хэсгийн болгон дээр одоо зөндөө мэддэг учраас мэдж байгаа. За тэгвэл бид нар энэ ардын орны хамгийн сүүлчийн тгийг олж бас бичдэг болно нэ. За одоо бид нар ардын дотор хайн жишг үйлдэлийг үзье. Жишг үйлдэл үзье. За dus яриаха одоо жишээнүүдийг бид нар авч. За тэгэхээр жишг. За жишг. За тэг 17. За тэг бүхэл зууны 19 гэж жишээ. За тэгэхээр ардын утгаар жишгтээ яг оронгуудыг хангалтзуулж хардаг. За оронгуудыг хангалтзуулж хараад аль түрүүнд байгаа орн ихийг одоо тэр томлыг. За тэгвэл одоо оронгуудыг хангалтзуулж харъя. За тэг бүхэл хоёр адилхан байгаа учраас бүхэл нь ижил юм байна. За 10-ны орон дээр 7 байна. 10-ны орон дээр 1 байна. За тэгвэл аль түрүүнд байгаа орн ихийг гэсэн учраас энэ 7 энэ 1-ээс 10-ны орон дээр байгаа 2 тооны 7 1-ээс их учраас 0.7 0.19-ээс их байна гэсэн. За 0.19 1 бүхэл зууны 75. За энэ аль нь их вэ гэхээр за тэг бүхлийн орон дээр тэг байна. Энэ бүхлийн орон дээр 1 байна. За тэгвэл тэгэхээр хамгийн түрүүнд 2 орон харах нь. Тэгэхээр энэ бол 1 энэ тэг байгаа учраас бүхэл нэг бүхэлтэй их байна гэсэн. За дараа нь 15 бүхэл зууны 75. За 15 бүхэл 68. За энэ аль нь вэ? За 15 бүхэл зууны 75, 15 бүхэл зууны 68 хоёрыг бүхэл нь олж хэлэх юм байна. 10-ны орны 7 байна. Энэ 6 байна. За тэгвэл аль түрүүнд байгаа орны гэсэн учраас 7 буюу 15 бүхэл зууны 75 гэх байна гэсэн. За ингээд бол аль түрүүнд байгаа орны гэх. За багш дахиад биш явъя. За 8 бүхэл. За энэ яаж биш вэ? 8 бүхэл 1000-ны 14 биш. За 8 бүхэл. За энэ гэж. За тэгэхээр бүгдийг харна. Бүгд хэсэг нь хоёулаа 8 байна. За дараа 1000-ны 10-ны орон болохоор тийм хоёулаа тийм байна. За 100-ны орон болохоор энэ 1 энэ 2 байна. Тэгвэл шууд энэ их байна гэсэн. Тэгэхээр аль түрүүнд байгаа орн нь их гэсэн. За өөрөөр хэлбэл энэ энэс их байгаа учраас энэ их байна гэсэн. За ингээд өнөөдөр бид нар ардын утгаар уншиж одоо судлаа. Мөн жишээ судлаа. Ингээд хичээл идэвхтэй болсон хүмүүстээ баярлалаа.